За монголчууд 100 мянган хүнээс гэмт хэрэг үйлдэх магадaltaй хүн нь 7064 хүн гэж байгаа байхгүй юу. Айгүй гоё цэцэг байна да. Ямар хөөрхөн эмхтэй вэ гэд тэрвэрээ давтал дотроос могоо гарч ирээд татахчнаа гэсэн утгатай. Нэг өдөр гарч явал ийм асуудал ордог байхгүй юу. Хинч тэрийг хэлж мэдэхгүй. Зүгээр болж игэл энэ шоу, зугаа цэнгээ, баар савын балер хар энергитэй газраас хол яв. За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Монголын талаар муу мэдээ гарсан. Онцгүй мэдээ дуулах гэж байна. Тэгэхээр юу болсон юм бэ гэхээр манай Монгол хоёр залуу хүчингийн хэрэг үйлдээд 1 сар зүгтж явж байгаад баригдсан ийм мэдээ Солонгосын мэдээний сувгаар цацагдсан. За тэгээ саяхан манай монголчууд Physical Arts нэвтрүүлгээр ороод Солонгосчууд бол Монголын талаар маш эрэг сэтгэлдтэй болсон байсан шүү дээ. Тэгээ би өмнөх нэвтрүүлгээрээ ч гэсэн хэлжсэн. Та монголчуудаас нэр хүндэл алдаж болохгүй шүү. Хүний нутагт хичээж амьдрцгаа шүү гэж хэлжсэн. Тэгэд хилээд удаагүй ийм асуудал гараад за тэгээ энэ мэдээний сугаар юу гэж мэдээлсэн би та бүхэндээ орчуулж хүргэе. Тэгээ иймэрхүү гэмт хэрэг Солонгост үйлдсэн тохиолдолд хуулийн ямар хариуцлага үүрдгийг, Солонгосын цагдаа прокурор шүүхээс ямар арга хэмжээ авдгийг. За тэгээ хохирогчийн байр суурь гэж байгаа те бас хохироосон хүмүүсийн байр суурь гэж байгаа. Энэ хоёр талаас ямар гарц ямар гаргалгаа байдгийг энэ бүгдийг би та бүхэндээ ярьж өгье. 이번엔 단독 보도입니다. Онцгой мэдээ. Сөүл хотын нэгэн баарнаас цогтуу эмэгтэйг дагуулж гарч буудалд оруулан хүчирхийлсэн хэрэг гарч 20-од настай хоёр эрэгтэйг цагдаа нар баривчилжээ. Тэд бол бүгд найрамдах Солонгос улсад суралцдаг хоёр Монгол оюутан байсан байна. Маск малгай өмсөж царайгаа нуусан нэг эрэгтэй хурдны автобусанд орж суулаа. Удалгүй энгийн хувцас өмссөн мөрдөн байцаагч араас нь автобусанд орж сэжигтнийг таниад бусад мөрдөн байцаагчтай гараар дохио өгч тэр даруй тухайн этгээдийг газар дээр нь баривчилсан байна. Энэ үйл явдал 12 сарын 1-нд автобусны буудал дээр болсон бөгөөд баривчлагдсан хүн бол Монгол улсын иргэн 20-од настай A гэх залуу байжээ. Монгол улсын иргэн A болон B нар өнгөрсөн 10 сард Сөүл хотын Мапу дүүргийн нэгэн клубт 20-од настай гадаад эмэгтэйтэй танилцжээ. Тэд тухайн үед их хэмжээгээр согтсон байсан эмэгтэйг барьж аваад клубын ойролцоо буудал руу хүчээр чирж авч яван бэлгийн хүчирхийлэл үйлдээд зогтсон байна. За хохирогч эмэгтэй дараа нь цагдаад мэдэгдэл өгч мөрдөн байцаалт эхэлсэн ч хохирогч болон сэжигтнүүд бүгд гадаадын иргэн байсан тул шинжилэн тодорхойлох ажилд хүндрэл гарчээ. Гэвч цагдаа нар CCTV бичлэг болон нотлох баримтуудыг нарийн шинжилж хоёр монгол оюутныг тодорхойлж илрүүлсэн байна. Сэжигтэн B нь 11 сарын 27-нд гэрээсээ баривчлагдсан бол сэжигтэн A нь 4 хоногийн дараа автобусанд сууж байх үед баригдсан байна. За үүгээр 1 сараас илүү үргэлжилсэн тэдний оргон зайлалтын хэрэг төгсгөл боллоо. Цагдаагийн байгууллага хэргийг наривчлан шалгаж дуусаад прокурорт хэргийг шилжүүллээ. За тэгэхээр Монгол хоёр залуу Сөүлийн Мапу дүүрэг гэхээр одоо Хунгдэ хавцайлах. Хунгдэгийн баарнаас нь согтуу гадаад эмэгтэйг дагуулж буудал авч ороод хүчиндээ цухтаасан ийм хэрэг гарсан байна. Тэгээ би сая өөрөө нь орчуулга хараад гайхлаа л да. Энэ хүчээр чирж авч орсон гэд уг нь ингээгүүдээ гэд нөө Солонгос яг нөө мэдээг нь харсан чинь эдэрэн тангши манчи сангтеодын ёсонгол Пучаба клуб ингэн рүү гэргүү ханти гэж байгаа байхгүй. Тэгэхээр бүр ухаан мэдрэлээ алдсан тасарсан байсан эмэгтэй Пучаба бүр ингээд дуураад чирээд клубын ойрхон буудал гээгүй нэг газарлуул дагуулж орсон юм байна. Тэгээ дагуулж ороод гэмт хэрэгээ үйлцсэн ингээд гарч байгаа байхгүй. За одоо бол хоёр монгол залуу хоёулаа баривчлагдсан. Нэг нь 11 сарын 27-нд баривчлагдсан. Нөгөөх нь 4 хоногийн дараа автобусанд сууж байгаа баригдсан бичлэгийг та бүхэн хайрлаа тий. За тэгвэл энэ мэдээнийхэн доор Солонгос хүмүүс ямар сэтгэл үлдээсэн бэ? Би та бүхэндээ уншиж өгье. Монголчууд нилээн шүүмж авахндээ сүүлийн үед Монголын талаар үнэхээр их эерэг мэдээ гарч байсан. Энэ хоёр залуу мөстэй ус асгачлаа даа гэсэн байна. Солонгосоор дүүрэн камер байхад баригдахгүй гэж бодсон юм байх таа гэсэн байна. Physical Arts нэвтрүүлгээр олсон нэр хүндээ хөөс болгоод хайчглаа гэсэн сэтгэл байна. За энд нэг хүн бүр ингэж бичсэн байгаа хгүй. Тэгээ би энэ комментийг хараад тэгээ ядж яхад энэ комментэн дээр нь маш олон хүмүүс лайк дарсан. Тэгээ энэ мэдээлэл одоо бүр хаанаас авсан болоо гэд гайхаад юу гэж бичсэн гэж. За монголчууд 100 мянган хүнээс гэмт хэрэг үйлдэх магадaltaй хүн нь 7064 хүн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр 100 мянган монголчууд ах юм бол энэ 100 мянган монголчуудаас 7064 хүн гэмт хэрэг үйлдэх магадaltaй гинэ. Энэ нь бүх гадаад иргэд нийлээд гэмт хэрэг үйлддэг 2763 хүнээс илүү их. Солонгосын дундаж гэмт хэрэг үйлддэг тоо 3692-оос хамаагүй их тоо монголчуудаас болгоомжлоороо гэж бичсэн байгаа байхгүй юу. Хаанаас авсан те
их сурвалжтай ямар мэдээллийг ингээд сэтгэл болгоод үлдээсэн мэдгүй би л ойлгоогүй. За нутаг руу нь буцааж царайг нь олонд дэлгэх хэрэгтэй. Гадаад хүмүүсийн үлдэж байгаа гэмт хэрэг дээр хатуу арга хэмжээ авахыг шаардаж байна гэсэн байна. Сурах гэж ирсэн бол хичээлдээ анхаарахгүй балаа юмнууд гэсэн байна. Гадаадд гараад илүү зөв амьдрах шалтгаан чинь өөрийн чинь улсын нэр гардаг юм а гэсэн байна. Ямар ч улсад очсон амар амгалан 50 улсад очсон ч 100% аюулгүй баталгаа гэж байдаггүй юм а. Эрэгтэйч бай, эмэгтэйч бай, архиугаад согтоод биеэ удирдах авч явж чадахгүй хэмжээнд хүрвэл гэмт этгээдүүдийн өрхөнд орноо гэсэн байна. За битгий баар сав орж бай. Сүүлийн үеийн энэ аюултай нийгэмд баар сав ороод тасартлаа архиууж байдаг аюултай шүү дээ. Өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэсэн байна. За их сургуулиас амьдралаа төгсгөждөө хөөрхий, баяр хүргэе гэсэн байна. Хэсэг зуурын хүсэл тачаал хүнийг хард хоронд хадаж байгаа юм да. Өрөвдөлтөө хүмүүсээ гэсэн байна. За угаасаа монголчууд хүчирхийллээрээ Солонгост one tap штэ гинэ. One tap гэдэг нь бол нэлээд дээгүүр. Одоо хамгийн дээгүүр чагсагддаг гэсэн үг байхгүй юу? Тэгээ би яг энэ сэтгэлдлүүдийг уншичаад бас одоо ч гэсэн солонгосчууд Монголын талаар эерэг сэтгэлдтэй л байгаа юм байна гэж бодсон байхгүй юу? Яагаад вэ гэхээр яг Монголыг ойнлж муулж байгаа хүн айгу ховор байгаас тээ. Хэрвээ одоо хятад хүн ч юм уу, айлсгүй бол Япон хүн ч юм уу одоо Монголоос өөр улсын хүн хүчингийн иргэсэн бол зүгээр тэр улсыг амар хараацсан байгаа. Хятад хүмүүс ийм л байдаг, Япон хүмүүс ийм л байдаг ч юм уу те. Монголчууд гэсэн сэтгэл бол бас тийм их байхгүй байхгүй. Монгол хоёр залуу гэмт хэрэгт орооцолчод байхад шүү дээ те. За тэгвэл яг одоо би та бүхэндээ маш хэрэгтэй мэдээллийг хүргэе. Ялангуяа Солонгост амьдардаг хүмүүс маань, Солонгост амьдардаг монголчууд маань маш сайн анхааралтай сонсож байгаарай. За Солонгост согтуу эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт ямар хуулийн хариуцлага хүлээдэг вэ гэхлээр Солонгосын эрүүгийн хуулийн 297 дугаар зүйл Кангаан чвэ буюу хүчиндэх гэмт хэрэгт зааснаар хүнийг хүсээгүй байхад хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон этгээдийг 3 жилээс дээш хугацаагаар 20 хял оногдуулнаа гэж заасан байдаг юм байна. Хэрвээ уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол бие биедээ тусалсан, хамтран оролцсон бүлэг хүчингийн хэрэггээд эрүүгийн хуулийн 301-р зүйл зааснаар төгсүү кангаан чвэ гэж ангилдаг бөгөөд бүлэг хүчингийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 5-аас дээш жилийн хугацаагаар 20 хял оногдуулдаг гэж байна. За саяхан сошиалар зөндөө сэвэгдсэн шүү дээ. Гадаадд сурдаг монгол залуу тасарсан байсан эмэгтэйтэй бэлгийн харилцаанд ороод хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдаад ял эдлэгч байгаа гэж зөндөө мэдээлэл явсан те. Тэгвэл Солонгос согтуу эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орсон тохиолдолд яадаг юм бэ? Солонгосын хуулинд хамгийн чухал зүйл бол хохирогчийн мэдүүлэг, зөвшөөрөл байдаг. Хэрвээ эмэгтэй архины нөлөөнд орж ухаангүй эсвэл шийдвэр гаргах чадваргүй байсан бол бэлгийн хүчирхийлэл гэж үздэг юм байна. Тэгэхээр та бүхэнд амархан ойлгомжтой тайлбарлах юм бол согтуу эмэгтэйтэй бэлгийн харилцаанд ороод маргааш тэр эмэгтэй сэрж босч ирээд би юу ч санахгүй байна. Чи намайг те оролцсон юм уу? Чи надтай унтцсан биш тэгээд цагдаад мэдүүлэг өгөх юм бол цагдаагийн байгууллагаас 100% тэр эмэгтэйгийн талд орно л гэсэн үг. Хэрвээ архины нөлөөнд орж ухаангүй эсвэл шийдвэр гаргах чадваргүй байхад нь бэлгийн харилцаанд орсон гэдэг нь нотлогдох юм бол 3-аас 10 жил хүртэлх 20 хял 2 ба түүнээс дээш хүн бэлгийн харилцаанд орсон л бол 5 жилээс дээш 20 хял оноодог юм байна. Тэгэхээр Монгол хоёр залуугийн хувьд бол прокуророос 5 жилээс дээш ял тохох нь ойлгомжтой болсон байгаа хгүй юу. Яагаад вэ гэхээр хамгийн нэгдүгээрт хохирогч эмэгтэй би хүчиндүүлсэн гэж цагдаад мэдүүлэг өгсөн айл хэдийн. Би согтуу байсан юу ч санахгүй ингэж хэлээг байхгүй юу. Өөрөө цагдаад мэдүүлэг өгөөд Монгол хоёр залуу намайг согтуу ахт юу ч санахгүй ахт нэг тийшээ дагуулж ороод намайг хүчинцэн гэж мэдүүлэг өгсөн байгаа хгүй юу. Хоёрт 2 ба түүнээс дээш хүн гэмт хэрэг үйлдэх юм бол бүлэг гэмт хэрэг гэж авч үздэг Солонгос. Тэгэхээр бүлэглэж эмэгтэй хүн хүчинцэн хэргийг прокуророос бол 5 жилээс дээш ял тохно гэдэг нь бол ойлгомжтой харагдаж байна. Тэгвэл гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн бол яагаад илүү хүнд ял авдаг вэ? Бүлэг гэмт хэрэг дараах 2 нөхцөлд хамаарагддаг. 2 буюу түүнээс дээш хүн оролцсон байх. Хоёрдугаарт нэг зорилготойгоор хамтран хүч хэрэглэсэн байх. Ийм тохиолдолд шүүх хүнийг төгсүү кангаан онц хүнд нөхцөлтэй хүчин гэж үзэж 5 жилээс 20 жил хүртэлх 20 ял, зарим тохиолдолд насаар нь 20 ял оноох боломжтой байдаг юм байна. За тэгвэл бас нэг асуулт гарч ирж байна. Хэрвээ эмэгтэй өөрийн хүслээр бэлгийн харилцаанд орсон бол яах юм бэ? Мэдээж бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг гэж тооцогдохгүй тийм үү? Тэр эмэгтэй өөрөө дур хүслээрээ бэлгийн харилцаанд орсон бол цагдаад ч мэдэгдэхгүй шүү дээ. Гэхдээ ийм тохиолдол байдаг юм байна. Бэлгийн харилцаанд орчоод цагдаад дуудлага өгөн тийм үү? Би юу ч санахгүй байна. Нэг залуутай орж ирсэн тэгээ намайг хүчинтсэн юм шиг байна гэд. За нөгөө цагдаад сэргийлэх нь ирээд хэргийг нь бүртэж аваад шалгаад 90 сурвалжилж эхлэн тийм үү? За тэгсэн нөгөө цагдаад хүчиндүүлчлээ гэд мэдүүлэг өгсөн эмэгтэй нөгөө залуутайгаа хоорондоо тий хоёулахноо ярилцаа тохиролцчлоо гэж бодъё л доо. Тэгээ цагдаа руугаа дахиад залгаад би өөрийгөө хүчиндүүлсэн гэж бодсон чи үгүй байсан юм шиг байна ингээд мэдүүлгээ буцааж авлаа гэх юм бол цагдаагийн байгууллагаас энэ хэргийг нь зогсоодгүй юм байна. Төгсгөл хүртэл шалгадаг гинэ. Одоо цагдаагийн байгууллагаас тийм үү та хүчиндүүлээг юм за ойлголоо тэгвэл хэргийг чинь буцаалаа гэж буцаачихгүй. Тэр хоёрыг хоёулангийн дуудаж авчирч жагаад үнэхээр
хүч хэрэглээгүй юу гэдгийг бүгдийг нь бичиж нотлох баримттай бүр өгдөг юм байна. За эмэгтэй тухайн үед ухаантай байсан уу, эсвэл согтуу байсан уу? Тухайн үед ямар яриа эсвэл үйлдэл гаргасан бэ? CCTV утасны мессеж, шинжилгээ зэрэг нотлох баримтаар зөвшөөрөлтөө байсан гэдгээ нотлох үүрэг с ิจ гтэнд ноогддог гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээрээс бид нар юу ойлгож болох вэ гэхлээр согтуу эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд ороод тэр согтуу эмэгтэй нь цагдаад хүчндүүлчлээ гэж дуудлага өгөөгүй. Би зүгээр нэг залуутай орж ирсэн чи юу болсноо санахгүй байна гэсэн мэдүүлэг өгөхөд л дуусаа. Шууд шалгаж эхэлнэ. Та яасан зүгээрөө танд хүчнэсэн юм уу те шинжилгээнд ор унтаж хвсэн гэдэг нь илэрх юм бол таны хүчнэсэн юм шүү гэж шууд ерөөсөө хүчин үйлдсэн болгоол те шалгаад эхлэх нь шүү дээ. За тэгвэл ийм тохиолдол бас байдаг. Би болсон явдлаараа зөндөө ярьж ирсэн. Good PM гэдэг гууд гэдэг нь цэцэг гэсэн үг, пэм гэдэг нь могоо гэсэн үг. Айгүй гоё цэцэг байна да ямар хөөрхөн эмхтэй вэ гэд тэрвэрээ давтал дотроос могоо гарч ирээд хатгачнаа гэсэн утгатай. Гууд пэм гэмт хэргийг үйлддэг эмхтэйчүүд нь яадаг юм бэ гэхлээр клуб руу албаар ороод бар сав руу албаар орж байгаа те. Эрэгтэй хүнтэй баарн дотор танилцаад хоёлаа гараад буудал орё энэ төр гэж ярьж агаад тэгээд яг буудал руу орохдоо тасарсан дүр хэсэгдэг те. Тэр эмэгтэйчүүд чинь бүх хууль дүрм бүгдийг нь мэдж байгаа, бүгдийг нь төлөвлөсөн байгаа шүү дээ. Хаана би ямар үйлдэл гаргах вэ гэдгээ маш сайн мэдж байгаа. Тэгээд ороод бэлгийн харилцаанд орчоод маргааш нь салангуудаа намайг хүчинтчлээ гэд цагдаад мэдүүлэг өгчдөг. Буудал дотор ямар CCTV камер гэж байх юм биш. Юу болж байгааг хинч мэдэх боломжгүй шүү дээ. Нотлох баримт гаргаж ирэх боломжгүй. За хэрвээ зүгээр жишээ аваад ярьж байгаа шүү. Энэ хэргийн талаар яриаггүй шүү. Магадгүй Godbem-тэй таарсан бол яах юм бэ те? Албаар хүчингийн эрэхт эрэгтэй хүнийг гүтгэж жагаад мөнгө салгаж авдаг ийм эмэгтэйтэй таарсан бол яах юм бэ? Магадгүй өөрөө согтуу явж байгаа ийм Godbem эмэгтэйтэй таараад те нэг буудалд ороод унтчаад өглөөн сэрсэн ч бөөн цагдаа нар ирээд шууд баривчлаад авчлаа гэж бодъё л доо. За ийм тохиолдолд яах ёстой юм бэ гэхлээр хамгийн нэгдүгээр шууд өмгөөлөгч авах хэрэгтэй. Зүгээр те хүнээс зээл үр тавиад ч хамаагүй яаж иж жагаад өмгөөлөгч авахгүй бол 100% эмэгтэйгийнхэн талд шийдэгдэх магадлалтай иймэрхүү хэрэг дээр ганцаараа тэмцээд яагаад ч амжилт олохгүй. Би гин буруу гэдгийг яагаад ч нотлох боломжгүй. Яагаад вэ гэхлээр тэр эмэгтэй бүх зүйлийг мэдэж үйлдсэн учраас. Тэгэхээр зүгээр юу ч бодлого шууд өмгөөлөгч авах хэрэгтэй. За өмгөөлөгч авсан бол өмгөөлөгчөөрөө дамжуулаад CCTV камерын бичлэгүүдийг галс бүгдийг нь өөрийн гарт оруулж авах хэрэгтэй. Клуб дотор хоорондоо тэ яасан байна, юу болсон байна, хэр ойрхон байсан байна. За тэгээ гудамжинд яаж алхсан байна, буудлын руу орохдоо яаж орсон байна гих мэтчлэн бүх камерын тэр бичлэгүүд дүрсүүдийг олж авах хэрэгтэй. За тэгээд хоорондоо харилцсан хувийн мессеж байна уу, чат байна уу, тэ бичлэг байна уу, тухайн үед эсвэл дараа нь сайн дураараа хамт явсан нотлохоо баримт болгоныг цуглуулах хэрэгтэй. За тэгээ бас яаралтай шинжилгээнд орох хэрэгтэй байт юм байна. Хүч хэрэгэлсэн байна уу те? Бие хамгаалах тэмцэл байсан эсхийг тогтоох шаардлагатай. Энд нь одоо сорив шарах болсон байна уу? Ямар ч сорив шарах байгаагүй гэдгийг нотлох бичиг баримттай болох бас чухал юм байна. За тэгвэл энэ Godbem гэж яриад байгаа энэ хохирогч эмэгтэй худал мэдүүлэг өгсөн тогтоогдвол яах вэ гэхлээр тухайн эмэгтэйд хоогийн шингүүч худал мэдүүлгийн гэмт хэрэг оноож 5 жил хүртэл хорих ял эсвэл 10 сая воны торгуул ноогдуулдаг юм байна. Зүгээр жишээ болгоод та бүхэнд ойлгомжтой байр л да. За нэг Godbem эмэгтэй нэг клуб руу ороод нэг залууг өрхтчлаа гэж бодъё л доо. Тэгсэн чинь нөгөө залуу нь бас юм үзсэн санаатай багийн байсан байх гэж бодъё. Нөгөө залуу тэр чинь очиад тэ согтож байгаа дүрсгээл нөгөө чинь буудлын интернет руугаа ороод нөгөө хийдэг ажлуудаа хийж эхэлсэн шүү дээ. Тэгсэн нөгөө санаатай залуу нь уцаа хасаагаад нөгөө дуу хураагаараа бичээд авцсан тэ. За энэ ер нь Godbem байж магадгүй энэ эмэгтэйгээд уцсныхаа дуу хураагуур дээр нь дараа тухайн үед тэ айгу гоё байгаа ярьж байгаа тэ. Тэр бүх зүйлээ дуу хураагуур дээр бичээд авцсан байлаа гэж бодъё л доо. Тэр чинь бол маш том нотлох баримт шүү дээ. Тэгчээд нөгөө эмэгтэй нь өглөө босоод би хүчндүүлсэн гэх юм бол нөгөө залууд ч үзүүлэх юм байна ш. За энэ ингээ худлаа ярьж байна. Наад ингээ нотлох баримт байна. Минь би утсан дээр энэ эмэгтэй ингэж магадгүй гэж бодоод дуу хураагаад авцсан байсан юм аа гэж. За тэгээ нөгөө утсан дээр нь хоорондоо тохиролцоо бэлгийн харилцаанд орсон гэдэг нь нотлогдоод гараад ирэх юм бол нөгөө эмэгтэй нь шууд өөрөө маш том ял дуунахгүй юу. Ховын шингүүч хуудал мэдүүлгийн гэмт хэрэггээд 5 жил хүртэл хорих ял эсвэл 10 сая воны торгуул төлдөг гэж байгаа байхгүй юу. За тэгээ нөгөө залуу зүгээр байхгүй энэ эмэгтэйг эргүүлээд шүүхтэж болдог. Энэ эмэгтэй миний нэр төрд халтлаа. Би хүчндээгүй байхад хүчнэсэн гэж намайг миний нэр төрийг навс унгаалаа. Мүгүүчээ гэж байдаг байхгүй юу. Энэ бас маш том ял. Мүгүүчээ худал мэдүүлгийн гэмт хэрэггээд эмэгтэйг шүүхэд өгч болно. Солонгосын эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл зааснаар бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдээлэл өгч хуулийн байгууллагаар шалгуулсан бол 10 жил хүртэлх хорих ял эсвэл 15 сая воны торгуул ноогдуулнаа гэж байна. Тэгээ Солонгост бол энэ Godbem гэх гэмт хэргийг үйлддэг эмэгтэйчүүд их байдаг. Тэгээ энэ эмэгтэйчүүд нь хаагур явдсан бэ гэхлээр ихвчлэн клубаар явдаг байхгүй юу? Яагаад вэ гэхлээр клуб дотор эрэгтэй хүнтэй уулзах амархан шүү дээ. Тэн дотор архиуцсан согтцсон явж байгаа эрэгтэй хүмүүс их байгаа учраас одоо ан агнахад нэгсэндээ амар гэсэн үг байхгүй юу? Нэгийг нь тоошголж байгаа л авч ороод хүчндүүлчлээгээл мөнгө салгадаг. Хитэн төгрөг салгадаг гэж бодож байна. Би удахгүй та бүхэндээ тэрийг ч гэсэн ярьж өгнө. Тэгээ яагаад энэ Солонгосын залуучууд эмэгтэй хүнтэй хамт буудалд орохоор өөрийнхөө картыг өгж байгаа чи тооцоо хий гэж хэлдэг юм бэ гэхлээр ийм учир шалтгаан
судалгаанууд цаана байгаа хгүй юу. Нэг удаа буруу эмэгтэйгээ дагж буудалд ороод зүгээр амьдрал нь оронгороо эргэж байгаа залуучууд зөндөө байгаа. Яагаад вэ гэхээр шүүхийн шийдвэр дийлэнхтэй эмэгтэйгийн тал шийдэгддэг учраас. Тэр буудалд дотор камер байхгүй юм чи юугаар нотлох юм бэ? Хүчндүүлчтэй гэх юм бол тэгэл дуусаа шүү. Би нөө босон явдлаараа залуучуудыгаа болгоомжтой байгаараа гэж сануулдаг шалтгаан чи өрдөөд юм баггүй. Нэгэнт өглөө босч ирээд эмэгтэй нь би хүчндүүлчлээгээ цагдаад мэдэгдчихэл юм бол энэ хэргийг эргүүлнэ гэдэг маш хэцүү. Яагаад вэ гэхээр эмэгтэй эхэлж хохирогчийн статустаа болдог гэж байгаа байхгүй. Би хохирсон хохирогч, би эмэгтэй хүн те. Тэр үед мөрдөн шалгах ажиллагаа хохирогчийг хамгаалах байдлаар явагдав. Шууд цагдаа нар ирээл эмэгтэйг өмгөөлөд тэгтэн эмэгтэйгийн талыг сонсоод эхэлдэг. Бэлгийн харилцаа хүчээр байсан уу, зөвшөөрөлтөө байсан уу гэдгийг нотлох маш хэцүү. За хэрвээ эмэгтэй ухаангүй эсвэл согтуу байсан бол зөвшөөрөл өгсөн эсхийг нотлох боломжгүй болдгоо. Тэгэхээр магадгүй гудпентэй таарчих юм бол ийм гэмт хэрэг үлддэг эмэгтэйтэй таарчих юм бол энэ эмэгтэй худлаа намааг ингэж өрхөнд оруулсан. Энэ эмэгтэй санаатаагаар худлаа мэдүүлэг өгсөн гэдгийг нотлох барагтаа боломжгүй гэж байгаа байхгүй юу. Залуучуудаа болгоомжтой байгаараа нэр. За дөрөвдөх юм бол гэрчийн мэдүүлэг бас шүүхэд маш чухал нөлөө үзүүлдэг. Клуб дотор өөрсдөө чи харсан хүмүүс байна уу те? Клубын хамгаалагч, зочд буудлын ажилтнууд гэж байгаа те. Ресепшнд нь ажиллаж байсан хүн. Яг тэр хүнтэй хоорондоо яаж харилцаж байсан, үнэхээр согтуу байсан уу, тасарсан байсан уу, эсвэл юу хийж байсан бүгдийг нь мэдж байгаа штэ. Гэх мэтчлэн өөрийнх нь талд мэдүүлэг өгөх гэрчүүдийг яаралтай олж авах бас чухал юм байна. За тав дахь юм бол энэ бас маш чухал шүү. За өглөө босоод ирсэн чинь хажууд нь байгаа эмэгтэй чи намайг хүчнсэн байна гэж цагдаад мэдэгдчихлээ гэж бодъё л доо. Цагдаа нар ороод ирнэ штэ. Тэнгуут нь энэ эмэгтэйг шууд архины шинжилгээ өгөө одоо нэг үлээлэгдэн шүү дээ. Айсгуул нэг цусан шинжилгээ авдаг. Тэр шинжилгээг нь маш хурдан өгүүлэх хэрэгтэй юм байна. Тэр эмэгтэй үнэхээр тасарсан байсан уу, үнэхээр согтцсон байсан уу гэдэг нь үлээлтэй цусны шинжилгээгээр гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр шинжилгээ ухаанаар тэдээс тэдэн хувь хэмжээтэй согтолттой байвал энэ эмэгтэй юу ч санахгүй тасарсан байсан гэдгийг нотлоод гаргаад ирсэн байгаа те. Саяны ярьсан юм болвол гүтгүүлсэн тохиолдлыг ярьж байгаа шүү дээ. Өөрөө үнэхээр хүчндий гэж бодоод тэр эмэгтэйд хүч хэрэглээд бэлгийн харилцаанд орсон бол энэ бол уучлж болохгүй маш том гэмт хэрэг шүү. За одоо бол Монгол 2 залуу минь баривчлагдсан байгаа те. Бүлэг хүчин төгсөв хангаана гээд 5 жилээс дээш хорих ял авна. 2 залуу өөрсдийнхөө гин буруутаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй болвол бүлэг хүчин үйлдэггүй гээд өөрсдийнхөө гин буруу хүлээхгүй харин прокурорын талаас маш их баримтыг бүрдүүлчихэд тэр хоёрыг гин буруутаа гэдгийг бүр ингээд нотлох баримттай байвал яах вэ гэхлээр прокуророос бүр 10-аас 20 жил хүртэл хорих ялыг ноогдуулдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хоёр монгол залуугийн хувьд бол гинт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орцсон харагдчихээн. Яагаад вэ гэхлээр дахиад хэлье. Хамгийн нэгдүгээрт эмэгтэй нь би хүчндүүлчлээ гэд мэдүүлэг өгсөн шүү дээ. Хоёрдугаарт гэх юм бол буудал руу чирж авч орсон гэд мэдээгээр нь гарч байгаа байхгүй. Тэр мэдээний сурвалжлагчид бол энийг зүгээр нэг чирж авч орсон юм шиг байна гэж мэдээгээ цацаагүй шүү дээ. Тэр чинь CCTV-гийн шалгаа хоёулаа нийлж байгаа тэр эмэгтэйг чирж авч орсныг харсан болоод ийм мэдээ цацж байгаа. Гуравдугаарт гэх юм бол энэ хоёр залуу бэлгийн харилцаанд ороод хүчндчээд хоёулаа төрүүлээ гараа цугтаацсан гэж байгаа. Түүнээс бол хоёулаа өглөө нь хамт сэрээд ч юм уу те хамт сэрсэн ч нөгөө эмэгтэй цагдаад мэдүүлэг өгөө тэр хэргийн газаасаа баригдсан бол бас нэг өөр гэмт хэрэг үлдчихэд цухтаасан одоо бензоны гэж бас Солонгост маш том гэмт хэрэг болдог шүү дээ. Эмэгтэй хүн бүлгэж хүчнэтчихэд хэргийн газраас цухтаасан гээд ял нь бүр хүндрэх магадaltaй байхгүй юу. Тэгэхээр одоо шүүх хурал дээр прокурорын зүгээс нотлох баримт нь хангалттай байгаад ах нөгөө хоёр нөгөө битүүр гин буруугээ гэдэг юм бол ийм гэмт хэрэг үлдчихэд гин буруутаа гэдгээс хүлээн зөвшөөрөхгүй нэгээ шууд 10-аас 20 жилийн ял өгөх магадaltaй юм байна. За тэгвэл Солонгосын шүүхэд бүр номер 1-т орох хамгийн чухал гэж авч үздэг нэг зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхлээр та хэрвээ ямарваа нэгэн хүнийг хохироосон л бол тэр хүнийхээ хохирлыг барагдуулна гэдэг хамгийн чухал хаби соо гэж ярьдаг байхгүй. Нөгөө хохирогчтойгоо хаби хийх тохиролцсон гэдэг бол бүр номер 1-т тавигдах хэрэгтэй асуудал. Та хин нэгнийг хохироосон л бол тэр хүнээс заавал өөрчлөлт гуйж хабисо энэ хүнтэй би тохиролцлоо гэсэн гарын үсгийг авах хэрэгтэй. Солонгосын шүүгчид гэмт хэргийг шүүхдээ хамгийн номер 1-т юуг хардаг гэж хохирогчийнхоо хохирлыг барагдуулсан байна уу гэдгийг хамгийн номер 1-т хардаг. 10 жилийн ял авах хэрэгтэй байсан хүн хохирогчтойгоо тохиролцоод гарын үсгийг аваад би хүнийг уучлж байна гэсэн гарын үсгийг авч чадхал юм бол тэр 10 жилийн ял нь байхгүй болж исэн тохиолдолч байгаа. Солонгост яагаад машины араас очоод мөргөчих юм бол мөргүүлсэн машин нь хүзүүгээ бариад гарч ирдэг юм бэ те. Гэт гарч ирдэг шүү дээ. Яагаад гарч ирдэг энэ хүмүүс? Солонгосчууд эрэгтэйчүүд нь хоорондоо муудалцахаараа аль нэгэнд төрүүлж цогтгүй. Яагаад ерөөсө хоорондоо зодтолдгүй. За би нэг хүнтэй муудалцлаа гэж бодъё л доо. Би тэр хүнийг уурандаа түлхээд авлаа гэж бодъё. Тэгсэн нөгөө хүн аргашаа те хан мөргөх ч юм уу айлсгүй бол өөрөө гэдэг одоо баашлаад бүдрээд унчлаа гэж бодъё л доо. За тэгээ цагдаа нар ирээ шалгаад үзсэн чинь нөгөө хүнийх нь бие мах бодон зүв зүгээр байна. Тэр түлхүүлээд унсан хүн нь зүгээр байсан ч гэсэн имлэг дээр очиж имлэгт үзүүлдэг. Яагаад вэ гэхээр имлэгийн бичиг баримт байж иж энэ би хохирсон гэдгээ шүүхтэр нотлох учраас имлэг дээр очиод би сая те хүн түлхүүлээд газар очичлоо гэд үзэх юм бол имлэгээс та зүв зүгээр байна гэж
бичиг баримт хизээ шийж өгдөг. Хамгийн доотлоо 2-7 хоногийн та бэртэл авсан байна гэд бичиг хийгээд өгчдөг байхгүй юу? Яагаад гэвэл эмнэлгийн хувьд ч гэсэн ямарваа нэгэн хариуцлага үүрхгүй тулд энэ хүн ямар ч байсан манай эмнэлэгт ирж үзүүлсэн 2-7 хоногийн им уух тийм бичиг хийж өглөө гэд бичиг хийгээд өгчдөг. За тэгээ надад түлхүүлсэн хүн нь хөнгөн хүчирхийлэлд ороо те биеийн гэмтэлгүй байлаа гэж бодъё л доо. Гэхдээ би тэр хүнийг хохироосон. Тэгээ тэр хүн надаас хэдэн төгрөг нэгч болох вэ гэхлээр 10 сая воноос 20 сая вон нэгч болно гэж боддоо. 25-аас 50 сая төгрөг гэж боддоо та бүхэн. Зүгээр Солонгост хүн түлхчихэл юм болвол тэр хүн өөрөө ойчж мочоо толгой дарахыг бэртээчлээгээд цагдаад мэдтгэл юм болвол тэр хүн танаас 10-аас 20 сая вон нэх боломжтой байдаг юм байна шүү. Тийм учраас солонгосчууд чи намайг цохих гээд хацраа өгөөд идэг шалтгаан чинь өрдүүлэн. За хэрвээ хүч хэрэгэлсэн бол те би уурандаа тэр хүнийг одоо цохиод авах ч юм уу одоо бүр ингэ шарах сорив хамар амрыг хугалах. Иймэрхүү байдлаар тэр хүнийг бэртээсэн болвол 30 сая воноос 50 сая вон төлж ийж тэр хүнтэй тохиролцдог гэж байгаа байхгүй. 75 сая төгрөгөөс 125 сая төгрөг төлнө гэж боддоо. Хэрвээ та хүн зодчихл юм бол 75 саяас 125 сая төгрөг солонгост төлдөг. Ийм хуйлтай болохоро залуучууд нь ерөөсө хоорондоо зодтолдог байхгүй. За тэгвэл бэлгийн хүчирхийлэл үйлдээд эмэгтэй хүнийг хохироосон тохиолдолд хааби гэм тохиролцооны мөнгө нь хэд хавцаа байдаг юм бэ гэхээр дунджаар 70 сая воноос 150 сая вон гэж байгаа байхгүй юу. Төгрөгөөр 175 саяас 375 сая төгрөг. За хэрвээ бүлэг хүчингийн гэмт хэрэг үйлдсэн бол тэгсүү хангаана гэсэн штэ. Одоо энэ Монгол хоёр залуу баривчлагдсан байгаа. Ийм тохиолдолд хааби гэм хэдийг төлдөг юм бэ гэхээр дунджаар ярьж байгаа штэ. 150 сая воноос 300 сая вон нэхэмжлэх боломжтой. 375 сая төгрөгөөс 750 сая төгрөг нэхэмжилдэг гэд боддоо. За бүр зарим тохиолдолд эмэгтэй хохирогч сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал, нэр төрийн хохирол гих мэт нэрийн доор 500 сая ойролцоогоор 1 тэрбум төгрөг хүртэл нэхэмжилдэг гэж байгаа байхгүй юу. За тэгэхээр одоо бол хохирогч эмэгтэй өмгөөлөгч авсан байгаа нь тодорхой. Өмгөөлөгч дундаа хамгийн сайн өмгөөлөгчийг авсан байгаа. Тэр өмгөөлөгч юу хийх яах ёстой гэдгийг бүгдийг нь маш тодорхой хэлээд маш сайн өмгөөлнө. За тэгвэл асуулт гарч ирж байна. Хэрвээ хохироосон хүнтэйгээ тохиролцож чадахгүй бол яах юм бэ те? Хохирогч би уучлаагүй гэвэл мөнгөөр хохирлыг нь барагдуулаагүй бол прокурор хамгийн дээд ял 5-аас 20 жилийн хорих ял нэгтгэг гэж юм. Тэгэхээр тохиролцож чадахгүй бол ял хөнгөрөх боломж үндсэндээ байхгүй. Хэрвээ хоёр залуу оюутан мөнгөгүй нөхөн төлж чадахгүй бол шүүх санаатай нөхөн төлбөр хийх оролдлого хийгээгүй гэж үзэж илүү хүнд ялаар шийдэх юм байна. За тэгвэл эсэргээрээ хэрвээ хоёр залуу хохирогч эмэгтэйтэй хаабисо тохиролцсон бичиг мөнгө өгч тэр эмэгтэй уужилж байна гэж гарын үсэг зурвал прокуророос чобол пүрвонсо шийтгэл хүсэхгүй гэсэн өргөдөл гэж нэрлэдэг бичгийг авч шүүгчд өгдөг юм байна. За энэ тохиолдолд шүүх хохирол барагдуулсан санаа тавьж уучлал хүссэн гэж үзээд ял хөнгөрүүлнэ. Эсвэл заримдаа ял оноохгүй жипэн ювэ тэнсэнтэй гаргадаг юм байна. Прокуророос эхний шүүх хурал дээр 5 жилийн ял өгсөн бол хоёр дахь шүүх хурал дээр 3 жилийн ял болж багасгадаг ч юм уу те. Эсвэл 3 жилийн ял авсан байсан бол торгуул төлөөд тэнсэнтэй гаргадаг ч юм уу. Гэх мэтчлэн тохироосон хүнтэйгээ тохиролцох юм бол ялынхын хэмжээг маш сайн багасгаж өгдөг. Энэ тохиролцоо гэдэг ямар чухал вэ гэдгийг би өөрийн биеэр мэдэрч ирсэн байхгүй юу. Би өмнө та бүхэнд хэлжсэн те. Согтуугаараа машин барьж явж байгаад машин мөргөө цухтаацсан гэд машин мөргчөөд цухтаасан энэ машиныг долоодож явжсэн хүнийг хохироочж байгаа шүү дээ те. Энэ хүнтэй би тохиролцох хэрэгтэй байсан байхгүй юу. Тэгсэн би яасан гэлээ нэг ямар том гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдгүй цагдаагийн хэлцээр очиж пэдэлцэл нэт рүү ороод харсан чинь эхний удаагийн согтуугаараа машин барьж явж байгаад гэмт хэрэг үйлдсэн бол та зүгээр тэнсэнтэй гарнаа торгуул тавиал өнгөрнө гэдэг хэрнээ тэгдэм байх гээд шүүх хурал дээр яваад очдөг байхгүй юу. Тэгсэн чинь прокуророос энэ хүн ийм том гэмт хэрэг үйлдчихэд нөгөө хүнийхээ хохирлогч барагдуулаагүй гэдэг. Ингээд миний одоо нэг хийсэн бүх үйлдэлүүдийг нөгөө прокуророос тавьж одоо намайг ялж байгаа байхгүй юу. Тэгээ надад шууд 1 жил 6 сарын ял өгүүл яг ихний шүүх хурал дээр. Тэгсэн шүүгч нь дараагийн удаагийн шүүх хурлаар орж ирэхдээ яг энэ байдлаараа орж ирэх юм бол 1 жилийн 6 сарын ял авах нь шүү гэд намайг явуулж байгаа байхгүй юу. Одоо нөгөө попжон гүсүг гэж байдаг байхгүй юу. Шууд шүүх дээрээс баримтлагтаа шоронд ордог хүмүүс ч байдаг. Би харин азар тгээгүй. Бүр үнэхээр одоо бодохоор бүр ингээд одоо шар ус босдог бүр ингээд айдаг байхгүй. Би ер нь тэр үе бодохоор нэрээ ямар тэнэг байсан юм бэ гэж өөрөө ирэхгүй бодогдсон шүү. Тэгэл би гарч яваад ээж рүү залгаал, ах руугаа залгаал, тэгэл хавийн амтан руу залгаал бөө өргөдөл бичүүлж байгаа юм чинь. Бүгднгээр нь заа тустай бадарлаа. Тэгээс 1 жил 6 сар шоронд суучууд яана гэл амар айж байгаа юм чинь. Тэгээ хамгийн түрүүнд би юу хийсэн бэ гэхлээр хохироосон энэ жолооч дээр очиж тохиролцох хэрэгтэй байсан байхгүй юу. Тэгээ би тэр нөө жолооч ахруугаа залгаа. Би ингээд таныг мөргөө цухтаасан хүүхдээ намайг уучлаарай өршөөгөөрөө би тантай уулзч болох уу гэсэн чинь миний машинд мөргүүлсэн тэр жолооч ах үнэхээр сайн хүн байсан байхгүй юу. Яаж яваа тийм азтай хүнтэй таарсан. Солонгос тийм хүн үнэхээр ховор. Бүр үнэхээр ховор шүү. За тэгээ такси мөргсөн бол тэгээ дуус би надаас та хэдэн дөрөвч нэх байсан тухай. Тэр ах яг залгасан чи юу гэсэн бэ гэхлээр би энэ түндээнмийн ойролцоо Тангужаан одоо нэг бильярдны газар байна. Чи хүрээд ирэх гэхгүй юу. Тэгээ би за одоо хэдэн төгрөг нэх болоо гэж амар айгаал очиж байгаа шүү дээ. Ээж битээр хамт очиж байсан. Тэгээ очиод нөгөө хүн чинь бильярд тоглоод
зогсож байсан байхгүй найзуудтайгаа. Тэгэл би ингээл хүлээгээ зогсож байсан чинь нөгөө хүн тоглож байгаа л яасан гээл над дээр хүрдсэн. Тэгэл би өөртөө уучлаарай ингээд маш том гэмт хэрэг үйлдсэн байна. Би ингээд 1 жил 6 сарын ялгавчлаа. Одоо ингээд 2 дахь шүүх хурал болно. Би ингээд тантай тохиролцохгүй болохгүй байна. Та надаа ингээд хаби хийсэн гэсэн бичиг хийгээд энэ хүүхэд миний хохирлыг барагдуулсан гэж бичээд ингээд гарын үсгээ зураад өгөөч. Би ингээд тантай мөнгө төлөё гэдгсэн чи тэр ах надад юу гэж хэлсэн гэж. Надад яг чамтаач зөв хүүхэд байдаг болохоор би чамайг уучлж байна. Чи зүгээр миний бильярдны мөнгийг төлчөө явчих юм яах вэ? Би зүгээр ингээд баг ингээд ойлон гаалтаж байгаа юм чи амар баярлсан. Бүр үнэхээр баярлсан. Тэгээ бид нар ахын бильярдны мөнгийн 50,000 вон төлөөд тэг гараа авчихсан байхгүй. Тэр ахын нөгөө гарын үсгийг аваад. Тэг бид нар ахын царай тэр дүрдэрхийн бүр хизээш мартдаггүй юм. Одоо өгн таардаг бол нэрээ тухайн үед ямар их баярлснаа дахиад нэг хэлхийнсэн. Тэгээ би тухайн үед тэр ахаас тохиролцсон бичиг баримтаа аваад зөндөө олон хүмүүсээс өргөдөл бичээ, зураг мургаа хийгээд шүүх хурал бичиг баримтаа бүрдүүлээ өгч байгаа байхгүй. Тэгээ хоёр дахь шүүх хурал болоод шүүгч бүгдийг нь харж байгаа юм чи. Хамгийн нэгдүгээр энэ хүн хүнтэйгээ тохиролцсон байна, ингэсэн байна, ингэжсэн байна, тэр тийм хүн ингэсэн байна, ингэсэн байна. Тэгээ танд хэлэх үг байна уу гэдгсэн чи би өөртөө буруу юмс уучлаарай гэдгсэн чинь танд чипэн юу одоо 2 жил 6 сарын тэнсэн өгөөд 20 сая воноор торглоо гэд одоо тухайн үед шорон явуулгаа азаар мултарч гарч ирсэн. Тэгэхээр гэмт хэрэг үлдээд хин нэгнийг хохиросон л болвол Солонгост бол энэ хаби тохиролцно гэдэг бол хамгийн чухал байдэн шүү. За тэгвэл хохирогчийн гарын үсэг яагаад хамгийн чухал юм бэ гэхлээр шүүхийн хувьд хамгийн хүчтэй нотлох баримт бол хохирогчийн уучлал, гарын үсэг бүхий хаби сон тэр бичих нь хамгийн чухал байдаг байхгүй юу? Шүүхэд хандаж хохирогч би энэ хүнийг уучлж байна, шийтгэл хүсэхгүй байна гэж гарын үсэг зурсан байвал шүүгч хэргийг сэтгэл санааны хувьд эвлэрсэн гэж үзэж ялыг хөнгөрүүлдэг. Яг энэ сэдвээр ярьсан чинь нэг хэрэг гинт санаанд орчлоо. Монголд байсан байхгүй. Одоогоос бас нэг 10 хэдэн жилийн өмнөх манай нэг хамаатны үеэлийн хурим болдог байхгүй. Тэгээ бид нар бөөнөрөө хуримд ороод тэгээ залуу хүмүүс чинь after party энтер гэж явна штэ. Тэгээ after party нь болоод би төрсэн ахтайгаа үеэл 3 дүүтэйгээ ингээд тавуулаа нэг бааранд ордог байхгүй. Бид нар чинь нөгөө нэг амар гонж өмссөн өндөр залуучууд бүх хүмүүсийн анхаарлын төвд ороод бүх хүмүүс ингээд бидэрлүү чи хараад. Тэгсэн чинь ерөөсө бааранд ороод нэг 20 минут боллоо 30 минут боллоо яалаа. Нэг залуу шил авч жагаад манай ахын толгоор паан гэж цохойд аваад яг хуу зүгээр байхад яагаад ч үгүй заяа. Тэгэл тийч боо юм бодоод би нөгөө чинь залуу чи барьж аваад цагтаа дуудаад нөгөө залуу нь те цагтаа барьжлаад аваад явж байгаа. Тэгээ маргааш нь би нөгөө солонгос шиг юм бодохгүй те. Энэ хүн те бүхэл бүтэн шил барьж аваад хүний толгоор руу цохойд хүнийг баг алхахыг завдж штэ энэ чинь одоо маш том юм тэрийг үлдлээ гээд цагдаагийн хэлц дээр ихчтэйгээ яваад очдөг байхгүй. Тэгэл нөгөө хаби хийн минь гэж бодоод тэгээ цагдаагийн хэлц дээр яваад очсон чинь тэр залуу ирцэн. Тэгээ тэр залуугийн хажууд нэг байцаагч тэр залууг загнаал зогсоод байгаа. Тэгэл очиод цагдаад хэлээд энэ залуутай ингээд яг ямар ял үүрх юм бэ? Манай ахтаа ингээд тохиролцооч байгаа наа залууч гэсэн чинь нөгөө нэг мөрдөн байцаагч наа миний өдөж өгсөн гэсэн юу тохиролцох юу яриад байгаа юм? Яв одоо та нар одоо хэрэг чинь бүртээ давцсан гэж авал яах вэ? Өөр ингээ гайхаа заяа. Юу гэсэн үг юм бэ чи одоо хохироцсон штэ гэсэн чинь. Тэгээ би чи одоо баг ингээд загнаал байж штэ энэ чи. Одоо энд одоо шийтгдэг ялыг энэ одоо өгн те. Зүгээр одоо та нар баг ингээд яв гэдэг. Юу яриад байгаа юм би тохиролцсон гэж гэж юм. Монголд чи байдгүй гэсэн чинь Монгол тухайд байдгүйсэн юм уу? Одоо ч гэсэн байдгүй юм уу? Тэгээ Монгол болохоор яг юм тохиролцсон те нөгөө хүний хохиросон л заавал мөнгөн дүнгээр тэр хүний нэхэмжилж байгаа мөнгөний өгөх ёстой гэсэн ийм хууль байдаггүй юм шиг байгаа те. Айсгол одоо бас байдаг болцсноо. Би болохоор байдгүй болоод одоо хүртэл ингээд монголчууд бие биентэйгээ зодтолдоод бие биенийгээ цогч аваад идэх юм болов гэж бодоод байгаа хгүй. За тэгээ ямар ч байсан Монголын маань хоёр залуу Солонгос тийм маш хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн. Одоо тэгээ хоёулаа баривчлагдсан. Зөндөө олон асуудлууд хүлээж байгаа. Мэдээж тэр охин бол маш их хэмжээний мөнгө нэхэмжлэн гэдэг нь ойлгомжтой. Тэр мөнгийг нь одоо өгч хохирлыг нь барагдуулж чадахгүй, хаби хийж тохиролцож чадахгүй л бол хамгийн доотлоо 5 жилийн ял авах нь шүү дээ. Би одоо нэвтрүүлэг болгоноороо л өглөөд энэ одоо золбоо тийг үздэг залуучууд нь гайг байх те. Энэ Солонгост хууль бол маш чанга шүү. Солонгос нэг үе бодвол монголчууд бол маш их болчлоо шүү дээ. Ялангуяа оюутан сурагчид бол маш их болсон. Тэр хэмжээгээр нэг шоу зугаацсан гэдэг юм айгүй ихсэж байгаа байхгүй. Солонгосчууд бол яах вэ? Эдгэр чинь өөрсдийнхөө их оронд байна. Эдгэр чинь нэг хуйлаа мэдж байгаа. За тэгээд архиа бас тааруулаад дуудаг. Учир зүггүй архиучаад янз бүрийн зодон зохион хийгээд гинт хэрэг хийгээд байдгүй юм ухамсартай болсон залуучууд. Бид нар энэ солонгосчуудын энэ шоуны соёл, энэ архины соёл энийг нь даах гэдэг шаардлагагүй байхгүй. Бидэрт угаасаа тохирохгүй. Би нэг өөрөө нэг ариухан амтан болохоор залуучуудыгаа бити шоуд, бити гараа, бити архиу гэж хэлээд байгаа биш ээ. Би өөрөө 20 наснда энэ бүгдийг өөрийн биеэр туулаад зөндөө олон хэрэг түүхт орооцолтоод энэ архи, энэ шоу зугаацсан гэдэг ямар хэрэггүй новшийн дэмий зүйл гэдгийг өөрийн биеэр бүр яс цус махандаа хүртэл шингэсэн болохоор бити гэд хэлээд байгаа байхгүй. Золбоо хайда нэг гарч орох юм бэлгүй байдیں۔ Шоудах юм бэлгүй байдیں гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ нэг өдөр гарч явал ийм асуудал ордог байхгүй юу? Хинч тэрийг хэлж мэдэхгүй. Одоо энэ хоёр баривчлагдсан байгаа залуу битээр ийм зүйл тохиолдно гэж бодсон болов? Битээр ийм ноцтой гэмт хэрэг орцсон байна. Битээр ингэ шоронд сууж яана гэж юу ч бодоагүй л
шоуд гал гарсан байгаа шүү. Юу ч бодоогүй ороод архиугаал нэг охин дагуулаад буудалд ороод ийм том асуудалд орж байгаа байхгүй. Тэг яах юм бэ? Надад ийм тохиолдохгүй. Би зүгээрээ би тааруулаа ууч тийм аа үгүй. Таны эргэн тойронд чинь тесрэх бөмбөг явж иж магадгүй байхгүй. Хажуу чинь бөмбөг тесрэх юм бол таа ч гэсэн хохирно, таа ч гэсэн шархаав. Эмэгтэйчүүд ч гэсэн ялгаагүй. Нэг өдөр найзуудыгаа дагж гарч явж байгаа л уруу замаар яваал янз бүрийн хэрэгтэй хөвгт орооцолтой шүү. Зүгээр болж игэл энэ шоу, зугаа цэнгийн, баар савын балер хар энергитэй газраас хол яв бити оч. Дэми юм угаасаа л дэми байдаг байхгүй. Тэгээ энэ мэдээг ингээд харах болгонд дандаа манай монголчууд архиууж жагаад энэ янз бүрийн асуудалд орсон байдаг. Би та бүхэнд монголчуудын талаар танилцуулсан мэдээнүүдээс архиугаагүй зүг зүгээр яж жагаад эрүүл ухаантайгаа явж жагаад монголчууд ийм хэрэг төвөг хийлээд хүн зодлоо, ийм асуудал үүсгэлээ гэсэн юм аргатаа сонсогдохгүйгаас тий. Архиусан тохиолдолд бид нар өөрсдийнхөө энэ ухаан бодол, оюун санаагаа муу зүйл даатгachж байгаа маа. Бид нар өөрийгөө контролдох чадваргүй болно. Тэр үед бидрийг муу муухай зүйл л удирдна. Муу муухай зүйл рүү л хөтлж дагуулж явна. Тэг хүн гэдэг их сонин. Ингээ хилээд тахт ойлгодгоо. Заавал өөрөө ямар нэгэн асуудалд орж иж, өөрөө ямарваа нэгэн хэрэг төвд орооцолтож иж. Тэр үед тэр хэлсэн үгийг сонсож байхгүй явдаа гэж харамсдаг. Хамгийн ухаантай хүн ямар хүн бэ гэхлээр хүний алдаанаас суралцдаг хүн ер нь хамгийн ухаантай хүн байдаг юм байна. Заавал өөрөө алдчихэж тэрийг ойлгож ухаарах шаардлагагүй шүү дээ тий. Зөндөө хүмүүс алдчихж байгаа. Тэн дээрээс хараад би ингэж болохгүй мэн гэдгийг ойлгоод тэрийг хэрэгжүүлээд явж байгаа залуучууд бол уг нь хамгийн бэст гэхгүй юу. Тэг бичлэгээ төгсгөл дахиад л хэлий. Монголчуудаа бүгдээр архинаас л хол байцгаая. Архинаас л хол байх юм бол ялангуяа эрэгтэйчүүдийн амьдралын 50% нь амжилтанд биелж байгаамаа гэж би хэлээд байгаа шүү дээ. Тэг болж шигвэл тамхитдахгүй бол бүр сайн байна те. За тэгээ монголчуудыгаа дахин уриалмаар байна бүгдээрээ архинаас л хол явцгаая. Удахгүй шинэ жил боллоо. Зөндөө олон баяр наадам болно. Архиа тааруулж ууж чаддаг хүмүүс нь тааруулаад ууна. Над чиг ууж те тааруулж ууж чаддгүй эцсийн хүртэл явдаг хүмүүс нь зүгээр л архийг амсахгүй байх хэрэгтэй шүү. Тэр нь хамгийн зөв сонголт. За тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр. Bye.